Хэлц хэсэгтэр хэлцчихсэн, ярьжсэн тэр саналууд бол үндсэндээ туссангүй л дээ. Өмнөх манай шинэ нийгэмд шилжээд өмч хөвчл явуулсан тэр бүхэн бол алдаатай байсан, буруу байсан, нийгмийн баялаг шударгуус хуваарлсан, Монголын нийгмийн баян ядуугийн заагт хэд одоо туйлшруулж хуваасан, нийгмийн олон хүнээр 70-80% нь ядуурсан, амжиргаагаа авч явах чадваргүй болсон энэ бүхэн бол буруу өмч хөвчлээс үүдэлтэй. Тэгэхээр 3 сая хүнтэй Монголд бол өмч хөвчлийг их зөв, их ухаантай явуулах ёстой байсан гэж ингэж боддог. Гэтэл одоо нөгөө 91 оны хуулийг одоо урдаа бариад бид нар 2 дахь энэ өмч хөвчлийг дахиад эхлүүлж байна л да. Тэгээ яг ер нь бол 5%-ийг 10% болгосон. За үнэгүй биш тодорхой нэрлсэн үнээр нь хөвчлөх энэ заалтыг тооцвол өөр одоо ноцтой өөрчлөлт бол гараагүй. Яг нийгмийн салбарын хөвчлийг бол авч хайсан юм шиг байгаа юм. За ингээд ингэснээр 5%-ийг 10% болгосноор өмнөх өмч хөвчлийн алдаа, нийгмийн баялагын шударгуус хуваарлтын тэр алдаа бол засагдах болцоогүй л дээ. Энэ бол дахиад нөгөө баян хүмүүн өмнөх шударгуус өмч хөвчлээс баяжсан хүмүүс дараагийн өмч хөвчлөлд оролцсон ойлгомжтой. Баялагын шударгуус хуваарлтыг одоо зөв болгох ийм арга хэмжээ бол энэ бол чадахгүй. Хойд тормоогоороо урд тормоогоо нөхөх ийм л одоо арга хэмжээний үргэлжлэл энэ засгийн газрын сандарсан твдсэн юмны л үргэлжлэл болгож байна л да. Төрийн өмчийг зөв шударга ашиггүй ажиллаж яах гэж хувьчлыг л тэхийн оронд ерөөсөө яавал ашигтай ажилуулах вэ гэдэг тэр хувилбарыг нь бид нар уулна илүү ярилцах ёстой байсан гэж ингэж бодож байна. Би ерөөсөө бүхэлд нь дэмжихгүй байгаа учраас. За дээрэс нь энэ надад энэ Монголын киночдын холбоо гэдэг 10 хүний гарын үсгтэй энэ одоо бидний хайрладаг кино найруулагч Дамдангуй за бүхэл одоо баримтат киног найруулсан кино найруулагч Норлохоогуй гэдэг 10 хүний гарын үсгтэй бичиг хэлсэн л дээ. Энэ кино үйлдвэр энэ кино урлагийн дээд сургуультай холбоотой юм байна. Кино урлагийн дээд сургуулийн өмнөх хөвчл хууль бус байсан талаар дурдаад ерөөсөө энэ кино урлагтай холбоотой юмд анхаарал хандуулж ач холбогдол өгөөч гэсэн байна. За энэ кино нэгтгэл нь хамт явчихж байгаа юу үгүй юу? Хэрвээ кино нэгтгэл нь хамт явчихж байгаа бол энэ 6.5 га эзэмшил газартай иж бүрэн тоноглогдсон мэргэжлийн 10 гаруй цэг тасагтай бүтэн одоо кино зургийн зориулалтаа хувцс сунар одоо 6 кино группт хүрэлцэх 4-5 хамтаа гэр за ингээд кино зургийн нөгөө том архивууд сэрэл цогцтайж мантаа цэцэн хатан гэ хэдэн зуун уран сайхны кино баримтат кино гэдэг ийм том архив ийм юм дээр суурилсан сургуулийг бид нар одоо ингээд хувьчлах гэж байгаа юм байна л да. За харамсалтай нь би энийг одоо жоохон баахан оройхон авлаа энэ бичгийг. Тийм кино урлагийн дээд сургуулийг хувьчлахтай холбоотой асуудал дээр нэлээд анхаарал хандуулаач. Өмнөх нь ерөөсөө хууль бус байсан юм шүү гэдгийг л бичсэн байгаа юм. Тэгээ энэ бусад хувьцаа эзэмшигчдээ санал болгоод татгалзах юм бол нээлттэй уралдаан шалгуулалтанд оруулна гэдэг чинь бид нар энэ ард нь байгаа энэ их өмч хөрөнгө төрийн улсын өмч хөрөнгийг бүр орхигдуулаад зөвхөн объектийн хувьд төсөвт орох эдхэн төгрөгийг бодож ингэж хувьчлыг явуулах юм бол бас нэг шударгуус болчих гээд байгаа юм л да. Тэгээ одоо энэ бичгийг бид нар дахиж санал гаргаад ярих бололцоо байна уу юу гэдгийг нэг хэлж өгөөч. За бүр одоо өнөөдөр өглөөх надад өмнө говьс ярьж байгаа цахилгаан холбоо мэдээлэл холбоо гэж ингэж хоёр хуваагаал ерөөсөө төрийн өмчөө бүртгэхдээ олон тэр шом моныг зүгээр дутуу бүртгээд авчдаг. За тэгэл хэдэн зуун саяар нь хувь хүн тэрнээс нь ашиг олоод байж идэг ийм нэг шударга улсын өмч хөвчлөлтөд бид нар илүү анхаармаар байгаа юм л та. Түүнээс биш одоо төсөвт орох одоо нэг эдгээр тэрбум төгрөгөөс болоод энэ бүхнийг Доянга гишүүнд нэмэлт 1 минутын өгье. Тэгээ энэ бүхнийг ард нь байгаа энэ их өмч хөрөнгө нарийн ямбаа ямиг нь бид нар огт анхаарахгүйгээр хувьчлыг явуулчихаар цаанчин бол зүгээр нэг төрийн албанд байгаагаараа илүү эрх мэд тушаалтай байгаагаараа далиндуулсан энэ эрх баригч намын гар хөл болсон хүмүүс чинь зүгээр маш ихээр шамшигдуулж байна. Тэгэхгүй бол одоо өмнө говьс ярьж байгаа байхгүй. Тэр гэрлийн шонгуудыг 20 км
шонгийн зүгээр л 20 саяг олоод тэрний нөхөр гадаад дотоодод зугаалаад явж идэг. Тэр шонгийн хөл нь өөрөө шомтойгоо адилхан үнцэнтэй. Тэгээ ийм мэтний жижиг сажиг өө олон төрлийн өмчийг хувь хүн завшаад ингээд ашиглаад явж байгаа байхгүй юу? Эм чин зөвхөн төсөвт орох нэг удаа орох хэдхэн цаасны орлого биш шүү дээ. Өө олон юм байгаа шүү дээ. Бид нар яагаад энд ийм хайр гамгүй хандах ёстой юм бэ? Энэ хувьчлалыг ер нь бол төр зогсоох ёстой юм л да. Төр зөв болсон цагт нийгмийн баялагын шудраг хуваарлтыг хангаж энэ хувьчлалыг явуулахгүй бол одоо хулгайчдыг улам баяж улам хулгай